дугаар тал. Хэд бидний хийж байгаа үйлдэл хэлсэн үг бүрийн тусгал. Ам ёо. Эцэг их хүүхдийн харилцааны тухай ярьж байна. Гэр бүлийн радио. Гэр бүлийн радиог энэ цаг мөчид долгионы тааруулсан сонсож байгаа та бүхэнд энэ цаг мэндийг твшүүлье. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол ер нь эйснэр болон эмэгтэйчүүдийн талаар ярилцах байгаа. Мэдээж та хэрвээ одоо Facebook-ээр биднийг дүрстэй явж байгаа нэвтрүүлгийг үзхийг хүсвэл гэр бүлийн радио 106.5 гэсэн кириллээр бичигтэй гарч ирж байгаа пэйж хуудас руугаа ороод дүрстэй нэвтрүүлгийн мандаар бас үзэл бодлоо илэрхийлээд комент үлдээгээрэй. Хэрвээ та бас долгионоор сонсож байвал 106.5 болон 84.5 гэсэн долгионоор сонсох боломжтой. Яасан мондөг болсон юм бэ? Нэг юм гарч гайл болгочлаа шүү дээ. Чи байхгүй чи бүрстэ мондөг шүү дээ. За яг чи хилдгийн дээр гайл л да. Тэглээ харин чи өстө сайн лээ. Нөгөө нэг Club House дээр биднийг сонсч байвал Family Radio гэсэн өрөө өгдөг. За машин дээр мэдээж Япон машин дээр бол 84.5, бусад машин дээр бол 104.5 гэсэн долгион дээр явж байгаа тийм. За ингээ өнөөдрийн сэдв юу гинэ? Өнөөдрийн сэдв бол одоо эмэгтэйчүүд болон ээжүүдийн талаар ярилцсана. За ондромтой ийм гоё сэдв болсон та туйлын таатай байна. За би болохоор яг одоо ингээл эмэгтэйчүүд, ээжүүд гэр мэдээж Мартин 8 гэдэг бодлого хордоо орж ирдэг байхгүй юу? Мэдээж. Яг уу би бол яг уу эмэгтэй хүн болж төрсний ягаас ингээ баяр байгаад байгаа шүү дээ. Гэтэ яг тэрнээсээ илүү ээжүүд аяг их бодогдоод гэх юм. Ээжүүд их бодогдоод. Тий. Чихтэй ихчтэй тий? Тий, хоёр ихчтэй. Эмэгтэй дүүтэй. Март гэдэг нь юу гэсэн үг юм? Март мэдгүй. Март гэсэн үг юм шүү. Мартин 8 гэ. Март гэдэг чинь 3 дугаар сар гэсэн үг байхгүй юу? Орсоор. Тий. Тэгээ Мартын 8 гэдэг нь 3 сарын 8 гэсэн үг. Тийм үгүй тавьж тийм. Би яа Мартин 8 гэх. Тэгээд бүх эмэгтэйчүүд яг энэ өдөр өөрийнхөө эрхийг хамгаалуулж эмэгтэй хүн гэдэг яваас ойлгоод эмэгтэй хүний одоо хүний эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөж ивэл яг энэ өдрүүдэд бас илүү их дуугарж илүү их ярьдаг тийм. Чи ээжтэй яг энэ өдрүүдэд та нар юу хийдэг нэрэ? Юу гэдэг? Аамаа бол бидэрт яг юу гэдэг вэ? Амттай юм авчиж өгдөг. Тийм үү. Тэгээд Мартин 8 гэхээр яг ээж айгу бодогдгийн учир нь болохоор ингээд би Мартин 8-аар ээжтэй баян мэдчилгээ эсвэл юм захидлан мэгтэл өгдөг. Тэгэхээр ингээд намайг бүр ингээд жоохондоо өгчээсэн хэдэн настайдаа гिचвэнийг 4 мөрөв тавтаатаа зурж өгчээсэн зураг ээж ингээд тэмдэглэлийн дэвтэрнээ тавсаа ингээд байж лээдэг. Одоо хүртэл үү? Гоё тийм. Тэгэл яангууд одоо хүртэл байд юм гэхээр тийш бэж л байгаа ш. Тэгэл нэг бичиг баримтны сав маавн дотор ингээл бэж бас зүгээр нэг мэдлэг өгчих бас хажуугаар нь ингээл цаасаа цэцэг мэцэг урлаа л тэ өөрийн гараар юм хийгээл тэгэл тэр нь ингээ бичиг баримтны сав дотор ингээл яг игнүүлээ л гэж. Тэр байлгаа тэр нь айгаа бас ингээ хүүхдүүдэд орон өгöd байгаа штэ. Тэгээд яг ийм зүйлээрээ яг урам дамжуулж байгаа болохоор илүү их нөө мэдлэгээ загтал өгөх нь их болоод тийм болж байгаа байхгүй. Чи тэгэхээр маргааш ээжтэй бас зориулаад загтал өгөх юм уу? Тий. Өнөөдөр юу байна гэж бодож байна. Ер нь хичээл дээр нэг юм хэлэх байх. Тэгээд яг гоо дүрслэг урлагийн хичээл яг одоо орохгүй л дээ. Гэхдээ яг би бас ингээд дүрслэг урлагийн хичээл ордог өдөртөө за ингээ баяр маяр яаж явал аада тийм бичээрээ ээжтэй тийм бичээрээ гэж яадаг. Тэгээ одоо шинэ жилийн баяр ингээл ойртлол ирэнгуул за гэр бүлийнхэнда тийм юм бичээрээ. Хөрх юм шүү дээ. Тийм дүрслэг урлагийн хичээлээр дамжуулаад бас бид нөгөө аюу сэтгэхгүйгээр дамжуулаад бас тэгж яадаг. Манай ундрамч нь бусад эгчнээраасаа бусад ах トゥ унараасаа арай өөр нь радиогийн хөтлөгч охин шүү дээ. Тийм юм чин өнөөдөр хоёлаа зүгээр яг бичсэн шүлэг бичсэн одоо захиа биш одоо ундрамын яг ээжтэй ингээ дуу хоолоогоороо мэдчилгээг сонсч болох. Болно. Чи ингээд түрүүний хоёлаа интернетээс олсон гоё шүлгээ чи ээжтэй уншиж өгөөд тэгээ ээжтэй гоё нэг юм гоё сэтгэлийн үг байвал хэлүүл яаж. Энэ үйлх гэдэг. Чи бас заягчгээ бас ойлгох уу? Тэгэж шүү. Хоёр ингээд л уйлаа суугаад юм уу?
Заяагч гайгүй л дээ. Цагийг чинь байнга уйлдэн шүү дээ. Тэгэл яг нөгөө нэг одоо нөхөрлийн тухай юм уу гэж нэг найзтайгаа би орсон доо. Би бүр тэрийг үзсэн шүү дээ. Тэгэл янгад нэг яг хамгийн сайн найзтайгаа тэгээд орчиж байгаа штеп. Тэр ингээд сайн найзтайгаа эфирд ингээд цуг нэг ширээн зэрэгцэж суугаад яан гэдэг бол яг амар гоё штеп. Тийм болохоор тэр үед ингээд бас ингээд нэг нэгэндээ сэтгэлээ өгөө хэлээ те. Нэг битсэн ингээд захил мэдлэгийг ингээд үзэнгүүт ингээд сонсон штеп. Тэгэл янгот ингээд нэг их тэгээ нүдрүүн чарж чадахгүй байд юм билэ. Тэгсэж яг тэгсэж. Тэгэл үйлээдсэн. Үйлээлсэн. Эжээгээд би нөгөө өмнөх одоо дугаарууд дээр хэлдэг шүү дээ. Би бол шууд ингэ сэтгэл хөдлөө шууд гаргацдаг гэ. Яг тэр шиг тий шууд үйлээл. Өнөөдөр бас тийм ч салфетик ойрхон байлгаж хагаад ундрам уйлмаар уйлаарай заяа. Ойлгохгүй л яа тийм ойлгохгүй уйлаарай заяа. Би бас ингэ чамаг өчөд би ингэ сандрна шүү дээ бас. Тэгээ уран зэрэг гэдэг би нөгөө юунд орсон яруу найргийн тэмцээнд ороод яг мэдээч тусгай баргалах 4-р байр хийжсэн. Яг тийм болохоор би бас тэрэн дээр яг нэг яг ээжийн тухай шүлэг уншия гэж яагаад за одоо өөр шүлэг уншчи те яруу найргийн тэмцээ бас ингээ ээжийн тухай шүлэг байж болно да. Тэнгүүд ихэнх хүүхдүүд ингээд ээжийн тухай шүлэг уншаад байдаг байхгүй юу. Тийм болохоор за ингэж давхцуулж яснаас өөр шүлэг уншиж гэдэг. Өөр шүлэг уншсан юм. Тий өөр шүлэг. Тэгвэл өнөөдөр манай ундрам маань эфирээр дамжуулаад өөрийнхөө ээжэд зориулаад эгч нартаа бас зориулъя гэхүү. Гэтэ яг өнөөдрийн шүлгийг бол хоёлаа зөвхөн ээжид чинь зориулж. За тэгээд шүлгээ уншаа. Тэгээд шүлгээ уншаад шүлгээ уншчихаар чи айгуул уйлчих магадгүй. Тийм болохоор хоёлаа шууд шүлгнээсээ өмнө ээжтэй хандаад яг ундрам маань юу гэж хэлмээр байна. За ингээд мэдээч миний хоёр ихчтэй ингээд дүү маань бас ингээд над илгээсэнд баярлаа. Бас ингээд одоо ингээд болчраас минь өдөө хүртэл намайг өсгөж хүмүүжүүлж тийм байгаа чи маш их баярлдаг шүү. Тэгээ ээжтэй хайртай шүү. Ээжийнхээ ямар зан чанарт нь хамгийн дуртай? Ээж нь тэрвэрч. Айгуу тэрвэрч. Ингээл муухай заваа юм байхгүй шүү. Наа чи ямар тийм юм бэ? Янз л элтгийг шүү. Хэцүү юм шүү. Үгүй яг тэр яг за загинлаа гэж бодоход бол тэр нь за нэг тэр хэсэгтэй л хэцүү штэ. Тийм түүнээс биш яг цэвэрхэн байх гэдэг нь бүх утгатаараа сайн. Тийм бүтэн утгаараа сайн. Тийм за ээжтэй зориулаад. Ээжтэй үлдээшгүй. Яа. За гэгээ шагаах зайгүй. Сүмбэр цагаанхан байсан юм. Гэлтэгнэн сэвлэг илбсэн сэвгүй. Болбрайхан байсан юм. Гэлбарлах солонго наадсан талин ягаахан байсан юм. Гэрэлт амьдралаа зориулсан бүсгийн заяа байсан юм. Нарыг цоо ширцэн бүргэдийн нүдтэй байсан юм. Навчит айн согоо мэт дүрлцэн тунгалаг байсан юм. Үүлээ хөөсөн тэнгэр мэт бүтээгч судалгүй байсан юм. Үнэн чимдэглээ зориулсан ихийн заяа байсан юм. Нарны туяа наадсан хилэн хархан байсан юм. Намалцсан таслаг дааварлсан сэвхгүй зөөлөн байсан юм. Бэлхүүс гойлог нурууна сулдаа асгарч байсан юм. Буурал суусан хүсэндээ орчлонгийн тоосыг гаргацсан юм. Бүх ээжүүдтэй зориулъя тийм. Бүх ээжүүд нэрэл яг энэ дээр хэлдэг шиг нөгөө Монгол зарим дуунуудаар гардаг штэ. Сэгсгэр шигсэн ээж минь гэдэг ээж нэг юм сэгсгэр биш л дээ тийм. Гэхдээ бүх ээжүүд хүүхдүүдтэй бол хамгийн сайхан сайхан нэг хүсээд хамгийн сайхан хамгаалт нь хамгийн сайхан л эмэгтэй нь байдаг шүү дээ. Тэгээд өндөр юу яа тэ. Ахын энэ нэг ундрамдаа зориулаад би биш энэ миний юу биш шүү дээ. Энэ ундрамдаа зориулаад аавынхан зүг байсан. Тэгээд ийм гоё цэцэг авчирч өгсөн. Аав нь ундрамыг мэдээг байхад нь нууж хагаад нэвтрүүлгийнх нь өрөөгөөрөө гэд аав нь ингээд гоё ийм гоё цэцэг бэлдсэн. Тэгээд аав нь өөрөө ингээд хэлэхээр хэлж чадахгүй зангираад байна. Эрка чи миний охин бол энэ сарнаа шиг сайхан бүх хүний хайрыг татсан бүх хүний хамт байхыг хүсдэг тийм охин шүү гэж хэлүүлсэн шүү. За. За яа одоо нэг заяа хичиг сэвэрээ. Сэвэрээ. Үгүй сэвэрээ гайгүй. За тэгвэл сэвэ та тий.
Сэв жендэр. Нөгөө нэг боензяатай нөгөө дээр нэвтрүүлэгт орж исэн шиг за баярлаа. Нөгөө дээр нэвтрүүлэгт орж исэн шиг юу яагаад нөгөө нэг заяагч дээрээс сэвчээрээ сэв жендраараа гэж. Яа тэр санаанд орчлаа. Гэтэ ингээд ягаад ч юм ингээд аав ээж хэрэл ингээд нэлмэс зилгэн Чи яас жоогноос нь нэлмэс зилгэнтэй. Тэгд аргагүй л дээ. Октоудтай аавууд бас зөөлхөн байдсан юм шиг санагддаг байхгүй надад. Тэгээд аав чинь бас чамд хэлэх гэхээр өөрөө зангираад байна гэдэг. Аавдаа юу гэж хэлмээр. Аав. Боди. Ячаад нөгөөний ойлгох гэдэг болохоор ингээ хоолоо яагаад байна. Зүгээрээ хамаагүй зангирсан ч хамаагүй гэдэг. Аав нэг зүйлийг үзэж байгаа шүү дээ, тий. Аяг аав руу ингээ харж байгаад аавдаа үг хэлвэл. Та бол миний ингээд үнэхээр ингээд хамгийн сайн баатар юм шүү. Бас ингээд бас ээж хэлсэн шиг те. Ингээд хэдий ингээд ээж нь төрүүлдэг гэсэн те. Аавын ингээд өгдөг яс суртахуу хүмүүжил гэдэг зүйлийг та минь надад харамгүй өгсөн шүү гэж хэлмээр байна. Гэхдээ би ингээд яг бодонгот заяа. Одоо би яг оноороо бол юу ч штэ. Одоо эфемтэй бол яриа юу? Эфемтэй бол үгүй дөрөвдөг жилээ авчиж байгаа штэ. Одоо ингээд за Монгол талаараа айгуу сонирн байхгүй. Би ингээ 11-наас ч хүрээгүй авч яхад намайг 12-нд тоологчиж байгаа байхгүй юу? Тэгээ Монгол талаараа яг ингээ хийнээс тоологдчихж байгаа болохоор. Тэгээ манай дуус одоо хоёртой Монгол талаараас хийнээс талаар дөрөвтэй болоод тэгээд энэ жил бараг юу байна гэсэн баха үс аавна гэж хэлв. Мэлтим юм ярьдсан. Тэгэл тэр нь Монгол алиг гэдэг айгу сони юм байна. Надад зүгээр л 11 за яг хийнээс 11-тэй ялгч бүр 12-тэй болго. 2 насны маяг чигээ. Бүгд хоёлоо ингээ чи ингээ нэг ингэчмээр тэгчмээр ингээ бодож штэ одоо ингээ хий настайгаа тэр энэ Монгол тоол аяг хэцүү байна одоо гэдэг чи бол 10 настай гэж бол бодож штэ өөрийгөө тий. Ингээд чи хүссэн юм а хиймээр ингэ бодож байна. Чи ингээ хүссэн юм а хийх боломжтой гэж бодъё л да. За. Чи ингээ амьдрал дээрээс нэг л юм ингээ бүрэн ингээ бүтэн өөрчилж чадна. Бод юм. Гэхдээ нэгэн хүсэл. Нэгэн хүслээ чи ээжийнхэн төлөө хүсэж чадах уу? Юу хүсэх вэ ээжийнхэн төлөө? Том болоод юм уу? Одоо яг одоо юу? Яг одоо ингээд чамд нэг л хүсэл байгаа. Тэр хүслээ чи зөвхөн ээжийнхэн төлөө ашиглана. Ашиглана. Тийм. Гэхдээ ээжийнхэн яг юуны төлөө ашиглах вэ? Ээжигээ маш их мөнгөтэй болгох уу? Ээжигээ юу яах вэ? Би бол хэдий яг хувьдаа ингэж яддаг байхгүй юу? Одоо хэдий ингээд одоо зарим хүмүүс ч боломжгүй байл байна да бас айгу боломжгүй тийм ингээд өдөртөө бас хоосон ондогч хүмүүс байна шүү дээ. Тийм хүмүүсийн дунд гэр бүлтэйгээ юм гэдэг бол яргалахгүй юу? Одоо ингээд зарим хүмүүс ч бас тий аав ээжтэйгээ байж чадахгүй тийм хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд яг хэдий за хичнээн баян байлаа гэсэндээ гэр бүлгүй тий тэгээд аав ээж юм байхгүй. Тийм бол өстой хэцүү шүү дээ. Тийм байгаа болохоор би энэ бол өстой биелжгүйс л дээ. Гэтэ би ээжигээ мөнх наслах гэсэн. Нэрээ хүмүүс тэгж хүсэх байх тий. Хүмүүс ер нь л тэгж хүсдэг баг. Ээжигээ мөнх наслуулах юмсан гэж. Зарим дуун дээр гардаг шүү дээ. Мөнхийн ус хэрвээ олддог бол би ээжтэй авчиж өгөх өсөндөө гэж. Яг нөгөө ээж гэдэг хүн чинь одоо зарим хүмүүс чинь одоо ингээл л үүдэн штэ. Ээжийн найз мэзэн нэрэл ярангуут одоо тэр ээжийн найзынхаа хүүхдийн одоо ээжийн найзынх нь ээж нь харж амжаагүй. Харин тийм тохиолдол зөндөө байдаг. Тийм амаргүй тэндээс одоо ямар л айлг ах вэ тий. Өөрөө яг гоё ингээл одоо за хүү ямар ч үртэй болсон гэл ээжтэй харуулнаа гэж боддог байсан юм. Ингээ ээж нь бас ингээ тэнгэрийн оронд явж харж юм бас хэцүү. Тийм болохоор би тэгвэл чамаас яг наадахтай ч холбоотой нэг асуулт асууя. За. Би өнөөдөр жингөө л өчигдөр жингөө бас хүмүүсээс асуусан. За. Ундармаас сумар санагдаад байна. За. Хорвоод лидер ингээд бүх эмэгтэй хүн ингээд байхгүй болвол. За. Бүх эмэгтэй хүн ингээд зүгээр өглөө болсон чинь бүх эмэгтэй хүн зүгээр ингээд байхгүй болсон. Үгцэн биш. За. Тэр ингээд бог алга болсон. За. Тэгвэл энэ дэлхий ямар байгаад? Тэгвэл айгуу тийм яг одоо нөгөө хүн амын тоонд гэх юм айгуу байгаа нах.
Хүн амын тоо айгүй баг байна. Тийм эмэгтэй хүнээс ч одоо ингээ хүүхдүүд үржиж гардаг штэ. Тийм ингээд яг одоо ингээд хүүхэд гарч ийна гэдэг чинь хайрыг түгээж ийна гэсэн үг. Тэгэхээр чи яг хайрыг түгээдэг хүмүүс нь байхгүй. Тэгээ тийм болчоор нэг жоохон хоосон байхаа. Хоосон байх бах тийм. Танаа гэр жишээл одоо яах вэ? Манай гэр бол second юу вэ штэ. Манайх чи яагаад байгаа штэ нэг хатан 4 гүнж гээд байгаа штэ. 4 гүнж нэг хатан байхгүй болчихно гэхээр аав нь яах вэ? Юу хийх вэ? Яах вэ? Ер нь чи төсөөлж байна уу? Төсөөлгүй. Хамгийн дөрөнд аавд нь ямар мэдрэмж төрөх вэ? Яах вэ? Аавд. Би яг ерөөсөө тэгж нэрээ бодож байгаагүй юм штэ. Амар хэцүү байх та тий. Харин айгүй хэцүү байхаа. Нөгөө нэг Хоолоо хийж чадах уу? чадна штэ. Аа болж ингэн хоолны мастер штэ. Аа тийм үү. Айгүй сайхан хийдэг. Манай бага нэг Хуцаа уугач өөрөө. угаач штэ. Гэтэ яг нөгөө нэг өөрөө яг амс мэмс юу байгаа штэ. Тэр амс мэмс юугаа л угаач нь. Тэгээд одоо хувц өмд цанцаад яах юм байгаа мэдгүй. Тэр угаалга машин ажиллаж чадах юм уу юм. Яг го чадна л та. Гэтэ яг яах юм. Амар гонигтай л ажиллах бах тий. Харин тийм. Эмэгтэй хүн байхгүй бол энэ дэлхий дээр ер нь амар олон юм байхгүй болно л доо. Чиний бодлоор хамгийн түрүүнд байхгүй бол хамгийн муухай юм нь юу вэ? Байхгүй болчвол хамгийн муухай байх юм юу вэ? Мөн тэгэхээр тэр нөө эцэг их байхгүйсэн бол айгу муухай шүү дээ. Тийм үү? За хэдий ингээ эцэг ихээс хүүхэд төрдөгдсөн те одоо зарим хүүхдүүдээс хэлсэн шүү дээ. Эцэг их нь яг төрүүлчээд ингээд зарим хүүхдүүдийн ингээ хаяа авцсан ч байдаг. Зарим хүүхдүүд нь бүр эцэг их нь яг ийм амьдрал туулж байгаа тийм туулж байгаа. Тийм болохоор бас хэцүү байхаас юм баг. Ингээд нэг гэр бүлчсэндээ элэг бүтэн бас байвал гоё штэ тий. Тийм штэ. Ер нь бол тийм шүү. Ер нь ээж аавтайгаа хамт өсөж байгаа хүүхэд хамгийн ад жаргалтай. Нөгөө амьдралд амар олон зүйл нөлөөлж байгаа штэ. Тийм нөгөө нэг мөнгө, эрүүл мэнд одоо ингээ олон юм нөлөөлж байгаа ч гэсэн хамгийн чухал нь миний бодлоор чиний чамтай би санал нэг байна. Хүүхэд ээж аавтайгаа ингээ байх нь ямар чухал вэ тий. Одоо ингээл юу ангууд одоо манай энэ солонгост байгаа. Би ихэндээ ингэж яддаг гэсэн аахгүй. За хурдан яваасаа гэж боддог байсан. Ихэндээ жагиндаг байхаар. Яг ч хурдан явуулж. Үгүй ихэндээ бол тэгэж боддог байсан. Одоо нөгөө нэг ингээ жагиндаг хүн байхгүй болчих тий. Тэгэл янгууд ингээл яг яваал тэр энэ хүртэл ингээл айгу анаагаа санаа мэдэрч таахгүй. Тэр оройн л үү? Тэгээ ингээд анаа маа одоо хэрвээ байсан бол гээл тэгэл бодол арайч юм чи. Одоо анаа нь яваад хэдэн жил болж байгаа вэ? Одоо жил болоогүй 9 сард явсан гэхээр чинь 6 сар. 6 сар болчих гинэ гэдэг чинь бас л ингээ хагас штий. Тэгээд одоо анаагаа санддаг байхгүй юу? Одоо ингээд анаа маа нээсэн бол тээ. Одоо ингээд цагаан сараар ингээд бид нар дарахаа явсан. Тэгээд дарахаа авахд хүртэл ингээд анаа маань байсан бол тэгээ ингээл юм яриад бидэртээ задлаа л байж байгаа даа гэх тийм юм юу бодолд орж ирдэг байхгүй юу? Том анаа ч юм лээ. Тийм том анаа. Яг анаа чи ингээд яг үзэж байгааг хоёлоо бодъё л доо. Анаатай хандаад нэг үг хэлээч. Нэг хэлэх үг олдохгүй. Зүгээр л хамаагүй ирээч гэдэг ч юм уу. Бидний сургуулаа хаяад хүрдэг. Тэгээ анаатай хандаад гоё. Анаа ч бас нэг чи ажил хийгээд сурч байгаа тий. Бас амархан биш байгаа тий. Тэгэхээр дүүн гоё эсвэл хүчтэй байгаарай анаа гэдэг. Анаатай хандаад нэг гоё үг хэлээч. Яах вэ? Яг цагаад тулчаад хэлэх үг олддоггүй юм шүү дээ. Би бас энэ ч нэг эмэгтэйчүүд эрхийг хамгаалах гэдэг юм чинь анаа нар ээж нарт хандаад үг хэлэх хэрэгтэй шүү дээ. Бага нэж яах вэ? Гэтээ бага нэ орчих жоо. Том анаа даа. Том анаа юу? За үз. За боти жоохон нэг өгнүүдээ нийлүүлээд байгаа юм. За хэд хоёр ч ажиллах юм. Хоёлаа л уйлаад байгаа юм. Гиз таамаа хоёр яаж хийдий? Нийлээд уйлаад дээ. Чи өнөөдөр дугаартай нэрэл цөлөөлөм байлаа бол. Тэгтээ яг чамаг би ойлно гэж бодож байсан л да. Яг одоо бас хүний нутагт ань мэдих чинь хэцүү шттэ. 1 2 3 сандраад. За бач.
очоод ингээд ээжийнхээ хоолыг идэх гэсэн чи хоол идэж чадахгүй. Тий. Анаалгаа дүүрүүгээ хараад дүүгээ энийгээ тэрвэрий ихээр тэрвэрч чадахгүй. Тийм хоол биш. тэгээд яг одоо хүний нутагт мэдээж амархгүй байгаа тий. Тийм болохоор миний ихч ингээд сайн сураад мундаг мэрэгч мундаг хүн болоод ирээрээ. Удахгүй уулзсан ерөөл хэлээ тий. Зон ээж магадгүй гэсэн. Гэтэ ирэхгүй ч гэдэг байгаа гэсэн. 100 ирэх хэцүүлтэй нэг онгоцны зардал. Тэгээл Тэгээ өөрөө нөгөө тавтахтаа ажиллаад нөгөө одоо 1 дэх 2 дэх 3 дэх 5 дэх гэл ажлын өрөөдөө ажиллаад тавтахын орой ингээд ажиллаад тэгээ хагасаанда бас ажиллаа бүтэнсэндээ амарч ажиллаа гэдэг гэсэн. Тэгээсэн чинь нөгөө ажлынхан газрын захирал нь оюумаа хүрээд ирээгээд гэсэн. Бүтэнсэн өдөр нь тэгээд зуны амралтаар ч айгүй бол бас нэг хэд өдөр ажиллаад нэг сургалтынхаа төлбөр мөнгө ч гэсэн нэмэртэй юм уу тий. Тэгээд яг одоо манай энэ болохоор яг одоо нөгөө нэг татвар байранд байгаа байцаахгүй юу? Одоо өөртөө байраа төрөөсөлж явж байгаа. Тэгээд яг хажууд нь 10 жилийнх нь нэг найз байгаа байхгүй юу? Тийм байгаа болохоор надад аюулаас гоё. Арай нөгөө нэг өөр за нэг охин байгаа гэсэн агаар хэлсэн. Тэгээд тэр нь жоохон тийм байх юм байна л гэж яриад. Тэрийг хэлж болж байгаа юм уу чи? Болгоно. За ямар ч гэсэн ондормын ихчт нь тэгээ сайн сураад ирээрээ тий. Мундаг хэрэгтэй хүн болоод ирээрээ. Явсан зорилгоо биелүүлээд ирээрээ тий. Тэгээ 100 уулзч магадгүй юм байна. Тэгэхээр та хоёр видео кол хийж байгаа үстэй? Видео кол хийдэг. Юу нэ ойрхон ярьж байгаа үстэй чадчих. Янаа нөгөө нэг бид нар чинь гэр бүлийн жаал гэж бас байгаа шүү дээ. Тэгэл тэрлөө нөгөө залгаал битгээд ч юм уу нараа ярьдаг. Тэгэл дөө манай дөө харчаал ягаал гэсэн шүү дээ. Юу гэж байгаа ингээл одоо угаасаа нөгөө манай дүү унтж яхад энийг онгоцны низ явцсан байхгүй юу. Тэгээд ерөөсө унтж яхад нь хид үсэл уйлал гэсэн шүү дээ нэ. Тэгээ шүү дээ. Чи сэрүүн байсан юм уу? Би сэрүүн бэлгүй яг уу одоо. Тэгээд ингээд одоо ихний зөндөө байсан онгоцны бодлоо. Тий явах гал ингээл нэг нэгээр нь тэрэл авна штэ. Тэгэл янгууд энэ ингээл өөдөөс нь үлэмсэн жилийн хэлээр онгот миний жаас ингээл ингээ айгу хордон үйлчдэг. Зөөлөлтэй онгоцны бодлоо нэг уйлсан штэ. Ер нь хүн явуулах ч амарх юм штэ. Тэгээ яг өмнө нь ярьсан байхгүй манай хамаатны ихч бас Япон яваад техникс амар уулаад юунд нь үлдэг байна гэж боддог байсан. Ялцгүй үлдэг байна. Тийм байна ер нь л. Тийм. За одоо хоёулагийн нэвтрүүлгийн цаг дуусахад тун төгсөн байна. Одоо Монгол улсад бас олон ээжүүд, эгч нар, эмэгтэйчүүд бас үзэж байгаа байх. Манай Kids Time-ийн хөтлөгч Ондромын зүгээс бүх Монголд байгаа Монголд байхгүй ч гэж магадгүй. Тэр бүх Монгол бүсгүүчүүдэд зориулаад гоё ундрам мэдчилгээ өргөж. Тэгээ хоёулаа нэвтрүүлээд дуусгав. Бүх бүсгүүчүүдтэй. Тийм Мартин нэмний баярыг тохиолдуулаад баярын мэнд хүргэе. Тийм баярын мэнд хүргэе. Тэгээд бас сайхан баярлалаад өөрсдийнхөө эрхийг хамгаалаад гэх. Яг үнэ. Өөрсдийнхөө бүсгүүчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас бүх бүсгүүчүүд аз жаргалтай байх. Тийм аз жаргалтай инээд хөөрөөр бэлгсэн байх болтугай гэж хэрэж байна. Тэгээ бүгдд нь аз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд Kids Time-ийн зүгээс өнөөдөр заяагч намарч байгаа. Тийм учраас Эркахан энэ сууж байна. Тэгээд ундрам Эркагийн зүгээс гэр бүлийн радиогийн хамт олонны зүгээс бүх бүсгүүчүүдтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Эмэгтэйчүүдийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд иргэн уулзтлаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай. Хүүхэд бол той. Хэд бидний хийж байгаа үйлдэл хэлсэн үг бүрийн тусгал. Амбио. Эцэг их хүүхдийн харилцааны тухай ярьж байна. Гэр бүлийн радио.